Сайн байцгаана уу та бүхэндээ Мехлөөний ханахгүй дууны гитар хичээлийг үзүүлье. Энэ дуу маань 4 аккордоор тоглогдно. Мехлөөнтэй адилхан өнгөөр дуулахыг хүсэх юм бол капого 1-р ладан дээр хавчаарай. За капого хүмүүс бас байж магадгүй учраас капогогээр хичээлээ заая. За дуунд ашиглагдах аккордууд эхнийх нь соль минорын севт 3-р ладан дээр 1 хуруугаар бүтэн дараад 3-р хуруугаар 5-р ладны 5-р утсыг дарсан ийм аккорд байгаа. За энэ бол соль минорын севт. Дараагийнх нь до севт. До мажоро байраад чигчөөрөөгөө 3-р ладны 3-р утсан дээр тавьчих юм бол энэ маань до севт гэдэг аккорд болно. За эндээсээ дараагийнх нь ля минорын севт гэдэг аккорд байгаа. До севтийн арын 2 хурууг авчих юм бол ингээд ля минорын севт гэдэг аккорд болчихно гэсэн үг. За тэгээд 1-р хуруугаа үлдээгээд дараа нь ре севт. Бид ре мажорыг ийшээ харуулж барьдагтай яг энэний эсрэг тийшээ харсан буюу ре севт. За энэ 4 аккордыг ашиглаж тоглоно. За интро хэсгийн үед ерөөхдөө доошоо зүгээр зөхиод эхний тахилдаар эхэлж байгаа энэ хэсгээ ч гэсэн ерөөхдөө доошоо 2 удаа татах буюу одоо зохиох тий. Ингээд дуулчих болно. Миний дэргэд байсан чи над хангалтай надад төсөн чи нүнэндээ хангалттай зовоод өстгүй бидний зүрх сэтгэл гондод хахолтгоо хоёр тийшээ. За дараагийн хэсгээс жоохон цохилтоо нэмж болно. Тэгэх юм бол доошоо дээшээ тэгээд хаагаад доошоо дээшээ хаана. За тоонд үзүүлэх юм бол 1 г игийн ар дээр дээшээ тэгээ 2 дээр хаалаа. И дээр нь доошоо 3 дээр өнжөөд игийн ар дээр дээшээ тэгээд 4 дээр хаана. Өөрөөр хэлбэл 1 г и 2 и 3 и 4 и. За ийм цохилт болох нь байна. За жишээ олгоод үзье. Хаа ямартах ёстой би хүүхэд гэдгээ чамд харуулах ёстой би эр хүн гэдгээ чиний дэргэд ноён руугаа гэсэн чамайг хараад би хүүхэд зангаад байсан. За тэгээд энэ цохилтыгоо хамгийн арын и дээр нь бас доошоо цохилт нэмчих юм бол бас илүү баялаг сонсогдож болно. Хамгийн гол нь аккордоо ишигээ солихдоо цохилтоо ингээд тэтэрхий бодоод энэ дээр хоцорч болохгүй. Өргөжлүүлээд жишээ олгож үзье. Чамд хэцүү байна. Зүрхээ надаас нуугаад чамд сайхан байна. Надаас бүхнээ аваад хамгийн хүнтэй халуун дурсам жамартай намайг гэсэн бүхнээ хаяад өгшөөх гэж. За тэгээд зарим хэсгээр нь дахиад нэг жоохон зүгээр чимээг болж байгаа шүү дээ. Тэр хэсгээрээ дандаа таталтайгаа явна. Тарсан газраар үргэлж алхана газар анхнаа шиг үргэлж надад өгсөн итгэлээ харцаар хизээж болохгүйгээ мэдсэн ч үргэлж чам руу үл хацах юм шиг шийдэн чамайг үхлийн хүндээ рүү. За тэгээд татаж тоглоё гэх юм бол саяныгаа цохилттой яг ижилхэн хэмжээтэй ерөөхдөө 4 хуруугаа ашиглана тийм ээ. Бааз болон доотлын 3 утсыг хамт. Тэгээд татлаа, доотлын 3-ыг татлаа, хаалаа, дахиад бүгдийг татлаа, доотлын 3-ыг татлаа, хаалаа. Тоонд үзүүлэх юм бол 1 г и 2 и 3 и 4 и. Энийг ашиглана гэсэн үг. За үргэлжлүүлээд нэг ганц хэсгийг явж үзье. Кино шиг хичээсэн амьдрал зүгээд асахгүй нэ
чамайг би мартахгүй нэ. Намайг хайрлага байсан дулаа итгэхгүй нэ. Ингээд бидний бүтээсэн түг бүгд хийсэгнэ. За тэгээ би хичээл болгон дээрээ хилдэг 4-4 хэмжээтэй ямар ч цохилт ерөөдөө таны гарт илүү орчихсон. Тэгээд дуулангаа цохиход дууга алтгааргүй тийм эвтэйгэн цохилтоо ашиглаад тоглож болно шүү. Тэгээд энэ хичээлээс асуух зүйл ах юм бол доор сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартава. Баярлалаа, баяртай.